За сайн байна уу санаа. Өнөөдөр хэдүүлээ тэнэг байх талаар байна. Их хөвчлэн хүмүүс IQ чухалчлан үзээд тэнэг байхыг бараг оошоод өгнө штэ. Гэхдээ сайн тэнэг байх, муу тэнэг байх, аль эсвэл тэнэг байх ойлгохгүй байна гэж байгаа тий. Тэнэг байх ойлгохгүй гэдэг нь болохоор юу штэ. Манайхан мэдчихэж байгаа штэ. Ерөөс юу хийж байгааг мэдэхгүй. Шийдвэр нь буруу зөв гэж мэдэхгүй. Тэг хүн алчаад тэгээд одоо тийм мэдрэмж авдаг тиймэрхүү хүмүүсийг одоо тэнэг хин чашин гэхдээ тэнэг штэ. Одоо хог хайчаад ард нь гарах үр дагаврыг болдгоо ч юм уу нэг тиймэрхүү хүмүүс гэсэн. Харин зөв эерэг талаараа тэнэг байх гэдэг нь болохоор нэг талын ойлголт. Ухаантай хүмүүс одоо яадаг вэ гэхлээр нэг хийхээс байнга боддог. Тэгээ үүнийхээ үр дүнд тэр зүйлийг хийхээс өмнө 30 минутыг 30-аас бараг 2 цагийг авдаг. Хийхэд тулд 2 цагийг авна гэдэг чинь бараг үр бүтээлгүй байгаа зү тий. Тэгээ хаяада бараг хийхгүй алгасах ч үе юм. Тэгээд өнөөдөр тэгэл болох л үү гэдэг. За энийг ухаантай хин цаашин гэхдээ араас нэг юм бодоод байдаг хүмүүс гэсэн үг шүү дээ тий. Харин тэнэг хүмүүс гэдэг нь болохоор шууд хийдэг. Юу ч бодлогүйгээр юу хийвэл хийн, хийхгүй л хийхгүй. Нөгөө манай Чингис хааны үг гэдэг чинь авил бүхий хийвэл бай. Гэтэ би Чингис хааныг муулаагүй шүү. Зүгээр юмыг шууд хийдэг хүмүүс, шууд бусаар бодож иж хийдэг хүмүүс хоёрын хоорондох ялгаа гэсэн. Би гэхдээ миний ганц хүсэж байгаа зүйл бол энэ л байна нэр. Юмыг шууд л хийдэг болмоор байна. Гэхдээ бүрийн ингэж тайлбарсан болохоор би ингэж ярьж байгаа юм л та. Гэхдээ яг энэ тайлбар нь бол зөв. Тэнэг хүмүүс шууд хийдэг, харин ухаантай хүмүүс хийдэг болохоор ер нь бол тийм их байдаг гэсэн. За 3 минут болчихжээ. Бай.